Тэгээ бид хоёр бол бас хэд хэдэн ийм учиг шийдмээр холбогддог. 2012-оос 2016 оны хооронд бас нэг анги тохион нийлүүлэн сууж исэн. За ингээ бас би өөрөө Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, манай зориг гишүүн маань бол хүндэт ерөнхийлөгч нь. За ингээд энэ цөөхөн монголчууд гэдэг энэ төслийг бас санаачлагч одоо үнэхээр санаачлагч нь манай зориг гишүүн байхaltaа сайхан төсөл. Тэгээ зориг гишүүн маань би асуусан яагаад энэ төслийг санаачлах болсон юм бэ гэж. Хэлжсэн Монголыг монголоор навж үлдэхэд бол одоо энэ төслийг би эхлүүлэх гэж байна гэж их сайхан үгийг хэлжсэн. Тэгээ энэ үгийг яг одоо сонсноос хойш миний бас бодол санаанд бол их олон бодол орж ямар ч байсан энэ төслийг нэг Хүсгэл аймагаас эхлүүлчих юмсан гэсэн дотроо бодож исэн бодол маань биелэл болж зориг гишүүн маань өөрөө бас үнэхээр бас нэг бэлэгдлээ бодё хамрын нутаг одоо хамрын нутгийн хамр болсон ханхаасаа эхлэе гэсэн юм сайхан шийдвэр гаргаж бол би үнэхээр баярын магнат нээсэн ийм сайхан мэдээг сонсч аваад маш их сэтгэл хөдлөж байсан. Тэгээ ганцхан Хүсгэл аймгийг бол хамрын нутаг гэдгээр нь би сонгож аваагүй болов гэж бодож байгаа. Энэ цөөхөн монголчууд гэдэг энэ төслийн хамгийн гол утга учир бол монголчууд ийм нэгтэй байхын ийм бэлэгдэл монголчуудыг ийм нэгтэй байлгахын төлөө хийж байгаа юм том үндэсний хэмжээний сэргэн мандлын том довтлогоон болов гэж бодож байгаа. Том соёлын довтлогоо юм байна гэж бодож байгаа. Тэгэхээр Хүсгэл аймаг бол олон үндэстний ястнуудаар бүрдсэн юм аймаг. Дарахад цаатан, хотхоо, халах гэдэг бараг Хүсгэл аймаг шиг юм олон үндэстний ястан нэг аймагт ингээд эв түнжинтэй ийм сайхан амьдардаг аймагуд бол хуруу дарам цөөн болов гэж бодож байгаа. Тэгээ миний аймагт энэ аймагт бол өөрөө төрж өссөн, энэ аймгаар оглуулсан. Тэгээ энэ сайхан ард түмний бас төлөөллийг, итгэлийг хүлээж улсын хурлд 2 удаа сонгогдсон. Гэх мэтлэнгээр ингээд олон их тийм итгэлийн бүгд сэтгэлийг хачаа байдаг учраас бол энэ ард түмд бол би өөрийгөө хүртээ гэж ойлгодог. Тэгээд манай аймгийн ард түмнийг бол ямар сайхан ард түм гэдгийг бол та бүхэн бүгдээрээ сэтгэлээр мэдэрсэн болов гэж бодож байна, ойлгосон болов гэж бодож байна. Игэл сайхан хүмүүс байна. Дандаа нэг энэ цагийн Игэлбаатарууд гэдэгтэй адилхан өөрөө тэтгэврээ аваад сумынхаа төв дээр ингээд явган гүүр барьсан бамбуга гэж ахыг уулдсан болов гэж бодож байна. Тэгээ өөрөө тэтгэврийнхаа зээл дээр гүүр барьцдаг. Өөрөө суман дээр гар урлаг хийж байгаа одоо манай жаргал сумын залуу маань байж байгаа. Өөрөө ингээд өөртөө хувийн байшин бариагүй мөртлөө сумынхаа төвд спорт зал байхгүй болохоор өөрөө 130 сая төгрөг гаргаад спорт зал барьцдаг. Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн мөртлөө одоо хөгжлийн бэрхшээлтэй тэрэгэн дээр байгаа жаргал сайхан гэдэг залуу хоороо мөнгө гаргаад цэцэрлэг барьцдаг. За ингээ хүний өөрийн нийлсэн 20 гаруй хүүхдүүд хийжээдэг одоо ингээд бас сайхан миний нутгийгчтэй уулзсан болов. Гэх мэтлэнгээр энэ цагийн одоо Игэлбаатарууд болсон олон сайхан хөдөлмөрч сайхан сэтгэлтэй тус жартам энэ аймагт амьдардаг. Яг энэ Хүсгэл аймагт амьдарж байгаа Хүсгэлийн 23 сумд амьдарж байгаа яг л ийм ард түмэн Хүсгэлийн 21 аймаг 330 сумд амьдарж байгаа ажиллаж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгээ өнөөдрийн та бүдгийн өнөөдрийн эхлүүлсэн энэ төсөл бол зөвхөн нэг гэрэл зураг авах биш, зөвхөн нэг видео авах биш, зөвхөн нэг 330 сум 21 аймгийн үг төвхийг бичиж дуусгах төсөл биш. Магадгүй монголчуудыг ер нь нэв нэгдэлд уриалсан ийм том сэргэн мандлын том давтгай юм байна гэж би харж байгаа. Энэс маш их том хүсч хүлээж байгаа. Ер нь монголчууд яагаад өнөөдөр өөрийнхөө хүссэн хөгжил дэвшээлд хүрч чадахгүй байна вэ гэхээр магадгүй энэ талцал багтал гэж би ойлгож байна. Тийм учраас та бүгдийн энэ эхлүүлсэн энэ соёлын довтлогоо, энэ ухаарлын довтлогоо Монгол төмний минь нэв нэгдүүлсэн ийм сайхан одоо том аян болоосоо гэж